явцсан чи ингэсэн тэгсэн надад ингэж хандсан муухайгаар хандсан гэсэн зүйлсүүд зөндөө сонсч ирсэн. Яг комплейнт хийж болохгүй стандартчилсан тийм сэтгэл зүйн юу баггүй тийм систем. Тийм. Зөө. Тэгээд одоо Монгол одоо хүүхдүүдтэй сургалт хийж байгаа. Тэгэхэд монголчуудтай сэтгэл зүйн ажил ингээ хийхэд ямар одоо экспириенстэй байсан бэ? Гадаадуудтай гадаадуудтай ажиллахад монголчуудтай ажиллахад тэр хоёрын ялгаа юу байсан бэ? Тийм миний одоо Америкт ажиллаж исэн туршлага бол хүүхдийн театрт Сан Франциско хотод хүүхдийн театрт сэтгэл зүйн багшаар ажиллаж исэн. Тийм. Тэнгүүд яг хоо тэр үед бол би ихэнхдээ манай театр чинь бас нөгөө юм цаач гэр бүлийн хүүхдүүдтэй ажилладаг гэсэн юм. Тэгээд цаач гэр бүл ихэр чинь бас тийм санхүүгийн боломж муутай л гэр бүлүүд байгаа хгүй. Ихэнх нь одоо Азууд энэ бол цагаачлаад ирсэн Хятад, Вьетнам, Камбож гэх юм уу тиймэрхүү л гэр бүлийн хүмүүс яг Америкт ирээд суурьж байгаа хүмүүс юм биш үү? Тий, яг зөв. Яаж ихээр тэгээ нөгөө нэг ээж аав нь одоо зарим нь визтэй ирэн, зарим нь визгүй ч ус ирж байгаа тохиолдол байна. Тэнгүүд одоо аюулгүйч тийм янз бүрийн бас юм баг цалинтай л ажлууд хийж байгаа. Тэгээд яг тэр хүмүүстэй ажиллаж байгаад ээж аавынх нь анхаарал бас бага байд юм байна гэж харсан. Тэгээд миний зүйлс бол илүү одоо юу юм бэ? Нөгөө нэг амар ингээл хичээл орохоос гадна бас зүгээр тэр хүмүүсд анхаарал өгөх байдлаар орж исэн болов уу гэж хардаг тий. Одоо хүүхдүүд нөгөө сэтгэл зүйн бас нэг хэрэгцээ нь бол өөртөө анхаарал авах байгаа шүү дээ тий. Анхаарал халамж авах. Анхаарал халамж attention. Тий. Тэнгүүд ингээд Монголд ирсэн чинь бас адилхан дүү байсан. Монголд сонирхолтой байсан зүйл нь одоо Япон, Солонгост ингээд ээж аав нь ажилдаг. Тэнгүүд хүүхдүүд нь болохоор эмээ дээрээ ч юм уу тий авах эгч дээрээ ч байдаг. Тэнгүүд тэр гадаад байгаа ээж аав нар холбогдоод окей манай хүүхд ингээ ганцаардж байгаа танаас сургалт явуулъя тий. Миний зүгээс болохоор бас яг нэг Сан Францискод ажиллаж исэн ажиллах шиг аял нөгөө нэг анхаарал халамж өгөх тийм үүрэг бас надад ирж исэн байхгүй. Тэнгүүд одоо ирж байгаа хүүхдүүд болохоор бас л ээж аав нь ингээд гадаадад ажиллаж байгаа учраас өөртөө бас ингээд нэг ээж аавын яг юм тулсан тий өдөр тутмын анхаарал авч чадаагүй тэрнээсээ болоод юу яасан сэтгэл зүйн одоо ингээд ганцаардах ч юм уу одоо хаягдсан мэдрэмж авах гологдсон мэдрэмж авах ч юм уу тийм зүйлс байх нь тэгээд тэргийн хажууд нь ороод багшийн хуваар одоо яг анхаарал халамж өгөх тийм талаас нь их ажиллаж исэн да. Тэгээд яг ер нь бол хүүхдүүдтэй ажиллахаар жоохон ачаалтай байд юм шиг санагддаг. Тэгээд нэг хүүхэд биш те цаана ээж аавтай нас ажиллах хэрэгтэй эсвэл асран хамгаалагчтай ажиллах хэрэгтэй байдаг учраас ачаалтай санагдаад тэгээ сүүл рүүгээ би болоод одоохондоо бол насан туршидтэй л голж ерөнхийдөө бол дандаа ажиллаж байгаа да. Тэгээ цацаа ийм олон хүнтэй ажиллахад мэдээж өөрөө бас их ядардаг бах те. Өөрөө их ядарна сэтгэл одоо маш одоо сэтгэлийн энерги аяг их зарцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө яаж одоо өөрийгөө яаж take care хийдэг вэ? Окей, наач аяг гоё асуулт байна. Би ер нь бол нэг хэсэг ер нь бол ирснээсээ 1-2 жилийн хугацаанд бас яг ажил руугаа шунж ороод тэгээд өөрийгөө нөгөө нэг халамжлахаа бас болцсон байсан мэлээ. Яг бүрч байлаа. Гэхдээ нөгөө нэг одоо ажлынхаа төвшин энэ бол хамгаалах өөрийгөө халамжлах төвшин жоохон доогуур болоод байна шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол уул нь гарч ирсэн. Угшаагаа сайхан богдуул руугаа уул нь гараад байгалийн нэрхтэй холбогдох аюу гоё байдаг. Тэгээд нойроо аягүй сайн зохицуулж байгаа, хоолоо аягүй сайн зохицуулж байгаа. Тэгээд нөгөө сэтгэл зүйн ажил хийгээд оюуны ажил хийж байгаа учраас бие махбодынхаа эрүүл мэндийг сайн бодох хэрэгтэй. Тэгээ одоо өмнө нь бол ингээд тогтургүй цагаар хооллдог байсан. Одоо заримдаа 3 цагт, заримдаа 11 цагт ч гэдэг юм. Тэгээ одоо бол дандаа яг 12 юм 1 цагт өдрийнхөө хоолыг иддэг ч юм уу. Орой яг 5-6 цагт оройны хоолыг иддэг ч юм уу те. Би яг тийм тогтмол байлгаж сурж байгаа. Тэгээд мэдээж бол одоо йог хийх хичээж байна. Үйл цаа хийж чадахгүй л байл да. Уг нь бол одоо ингээд фитнес дээр хийгээл айгу боддог төлөвлөдөг. Гэхдээ ингээд
одоо эмоцийн блок байж байгаа юм шиг санагддаг. Надад бол ингээд дасгал хөдлөн хийхээ бас нэг юм цаана даалт хомсорт нэг блок байгаа. Одоо тэн дээр бол би ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол хийхээр бас нэг яг тогтмол хийж чадахгүй нэг тийм бол бас эмоцийн блокоо яаж ажиглах вэ? Яг яаж мэдэх вэ? Би одоо ингээд блокт байна гэдэг. Тэгэхээр яг уу ер нь хийгээл те одоо аливаа зүйлийг хий гэхээр ингээд цаанаасаа би махад ингээд хөдлөхгүй ингээд нэг хөдлөж гисэн ингээд айгу хүчилж хөдлөд тахаар ерөнхийдөө блок байна гэж ойлгож болно тий. Тэгээ эмоцийн блок одоо дасгал хөдөлгөөн дээр ч байж болж нэгдэхүү хоолн дээр харилцаанууд дээр хосын харилцаа, гэр бүлийн харилцаа эсвэл мөнгө санхүүгийн үүсч болно тий. Одоо жишээ нь харилцаанд бол хин нэгнтэй одоо сайн тоцож чадахгүй ч юм уу тий. Ингээ өөрийн хутаагаад байж болно. Эсвэл мөнгө санхүү дээр ч гэсэн хичээсэн гэсэн өөрийн ирэхгүй мөнгө олохгүй ч юм уу байх юм бол ерөнхийдөө цаана даалт хомсорт нь нэг төрлийн сэтгэлийн шарах ч юм уу, эмоцийн блок ч юм уу ингээ нэг хориглоод байгаа зүйл байна л гэж би бол хараад байгаа шүү дээ. Биеинд мэдрэгдэх одоо блок нь ер нь бол мэдрэгддэг. Ер нь ингээд биесээ ажиглаад үзэхээр нэг юм бөөгнөрсөн хатуу хүнд мэдрэмжүүд байдаг шүү дээ. Тэднээс ч ерөнхийдөө тээж ингээд жоохон бахарцсан юм шиг те. Тий. Одоо сайн гүнзгий амсаж чадахгүй байгаа юм шүү. Тээж нь хүнд оргидог ч юм уу тий. Тий. Би юу чиний нөгөө Instagram-ны сторинуудыг үзчихсэн баггүй юу? Тэгээд яг уу өөртөө тийм тухтай байх гэдгийг айгүй их чухалчилсан надад санагдсан. Яг өөрийнхөө байх. Яг authentic байхтай. Яг нэг тийм ерөөсөө жүжиглэхгүй ингээ өөрийнхөө ингээ сул тавина гэдэг байгаа шүү дээ тий. Тэр яг миний хувьд бас жоо хэцүү санагддээ. Өөрийгөө тавина гэхээр хэрвээ би өөрийгөө ингээ сул тавиад өөрийнхөө жоон тийм аля quirky зангаа ингээ гаргачих гэж бодож та. Тэгэхээр одоо хажуутлын хүн намайг одоо жаж хийжүүл яг уу жаж хийснээс болоод одоо нэг шарах үүсцэн байв шарах үүсчлээ шүү дээ тий. Тэгээд тэрнээсээ болоо за би өөр нь өөрийнхөө бэж болохгүй мэн жоохон нэг тийм маск зүгээл тэгэл хүмүүсийн аргыг нь олоод тэгэл явъя гэдэг тийм бас хүмүүсийг харагдаад идэв тэлхүү. Тэгээд сая сториг харсан чи яг өөрийгөө чөлөөлөх гэдгийг би хараад ер нь окей. Ер нь өөрийгөө чөлөөлөх гэдэг нь бас яг эдгэрэлтийн яг ихний степ гэж би хараад байгаа байхгүй. За өөрөө ер нь өөрөө яг тийм өөрийнхоороо байсан уу? Эсвэл бол чамд өөрт чинь тийм одоо хүмүүсийн хажууд жоох өөрийгөө дарж одоо эхэлж байсан уу? Тэр түүхээ. Тий, ер нь бол яг миний эдгэрлийн аялалд бол айгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа зүйл одоо өөрийгөө сул тавина гэхүү. Сул тавина гэхээсээ өөрийнхөө чин сэтгэлээрээ эсвэл үннээрээ байх гэдэг зүйлийг одоо суралцаад явж байгаа байхгүй. Тэнгүүд нэг багаас бол одоо ингээд олимпиадад ордог хөх байлаа. Тэнгүүд яг олимпиадад нэг амжилт лидер гаргаад тэ математик физикийн олимпиадад ордог байсан байхгүй. Тэгээд намайг ч одоо уг нь бол би бол өөрийгөө инженер болно гэж бодож исэн хүн байхгүй уг нь бол. Тэгсэн чинь сэтгэл зүйч болсон. Хүмүүс их гайхдаг одоо нөгөө 10 жилийн багш маань их гайхдаг. Тэгээд яагаад гэхээр нөгөө тэр үед чинь тэр хүн харагдчихсэн хүн нь болохоор айгүй тийм математикийн ийм аналитик тэгээд ийм инженер талгаатай хүн байсан байгаа байхгүй. Тэр ч яг тэгээд математик эдгэртээр ингээд айгүй гоё цайлууд гараад ирэхээр чинь хүмүүс айгүй тэр талаар нь хараад магтаж эхэлдэг. Тэгээд миний хувьд болохоор бас тийм нөгөө өөрийнхөө одоо юу гэх юм те мундаг байдлыг харуулж тэгжиж хүмүүсийн хүндлэл хүлээн зөвшөөрөлтийг авах юм байна гэсэн ойлголттой явсан. Тэгээд тэр ойлголтоос болоод ингээд нэлээд удаан хугацаанд те сүүлийн 1 жил хүртэл баг те одоо ингээд мууга харуулахгүй, алдаа гаргахгүй, тэ аягүй тийм гоё өндөгшөг өөгүй төгсөн байхыг хүсдэг хүн байлаа. Тэ. Тэгвэл одоо сүүлийн 1 жилийн эдгэрлийн хугацаанд бол бас багасж байгаа. Тэр нь бол ер нь гайгүй ерөөдөө нэлээд доошлцсон байгаа гэж би бол харж байна. Тэгэнгүүт яг амьдралын хугацаанд хараад үзэх юм бол тийм дандаа л маск зүүдэг хүн байсан. Миний хувьд бол
Маск одоо ингээд яг л нөгөө өөртөө тоглуулад байгаа дүр өштэй төгс хүн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тий. Тэгээд саяхан манай Instagram дээр нэг мессеж ирсэн байлээ. Нөгөө нэг би саяхан тэр нөгөө пост оруулсан байхгүй тий. Чиний л ярьж байгаа пост л та. Одоо өөрөөрөө байх хэвээр тий бэлэг танхаа байвал зүгээр ингэж хийж тэгэл гэсэн чинь нөгөө хүн чинь болохоо манад нэг тийм хүн байна. Гэхдээ ингээд өөрөөрөө байна гэсэн нэрийдлийн доор одоо юу гэх юм бос хүмүүст ингээ гай учруулад тий тэгээ одоо ингээд магадгүй хараал мараал хийлдэг ч юм уу жоох юм нахаалны бүдүүлэг харьцдаг ч юм уу тий тэрийг өөрөөрөө байна гэж яриад тэгээд ингээд эрхчлөөтэй байна гэсэн нэрийн дор бас муухай хүмүүстэй харьцаад байна гэд тэгсэн байлээ. Тэгээ би тэрнээс хараад бодож л байсан. Нэрээ тийм бас асуудал байж болох юм байна ш тэгээд. Тэгээ яг хөө миний мэдхгүй одоо тэгээ миний дотоод хүн болохоор бас нэг тийм хүмүүст бүдүүлэг хандъя ч гэдэг юм уу эсвэл ийм одоо юу гэх юм хүмүүсийг одоо ингээд дээрлэхий гэсэн тийм хүсэл байдгүй. Тэгэхээр яг тэр дотоод хүнээрээ байхаар гоё яагаад байгаа байхгүй юу? Тэнгүүд зарим хүн болохоор магадгүй тэрийгэ дарах хэвээр зөв ч юм шиг тий. Тэгэхээр энэ дээр би бас одоо хүртэл ингээд хариултаа олох гол явж л байна л та. Тэр нөгөө шууд бүх хүнд ингээд өөрөөрөө байг хэлчихээр бас тэр мессеж нь болохгүй юм шиг санагдаа л байна. Яг үнийг хэлэхэд. Яг идэвхтэй хугацаанд гарч ирдэг тэр гоё дотоод хүн бол уун бол айгүй гоё хайраар гарч ирдэг. Хайр халамжаар гарч ирээд бос тоныг болоо өөрийгөө айгүй хүндэлдэг болчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө идэвхтэй хийж чадж байгаа бол яг би хүн дотоод чин сэтгэл үннээрээ байх нь зүг баг гэж бодож байна. Тэ? Тэгэхгүй болохоор идэвхтэй хийгээгүй гэж би өөрийгөө ийм хүн гэж тодорхойлонгуудаа тэрнгүүрээ байгаад тахаар яах вэ? Магадгүй өсөл дахиад нэг юм бүдүүлэг ч юм уу эсвэл юм хүн бусдыг дээрлэгдэх ч юм уу бас л нэг зүйл болоод иж магадгүй тий. Одоо бүдүүлэг юм бусдыг дээрлэгдэх хүндлэл байхгүй байгаа та. Тэр одоо хүмүүсийг дээрлэгээд тийм тий. өөрийнхоороо байн гэдэг нэрийдлэр хүмүүсийг дээрлэн гэдэг чинь бас миний өнцгөөс бол тэр бас маск зүүж байгаатай адилхан л гэж би бодоод байна. Тийм бах тий. Би яасан чаад. Ер нь тэгсэн чаад. Ер нь яасан чаад. Харин техник тийм одоо нэг юм атман ч юм уу бусдаас дээгүүр гэсэн нэг маск зүүдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр дөрөнтэй тоглохгоо л тэгж авах гэж бодож байна. Харин чиний хэлснээр тэгээд яг жинхэнэ идэгрэлт бол яг өөрөө хүнлэлтээр л тогтчихлоо болтоо. Яг тийм automatically айгүй тийм харин тэг санал нэгтэй. Ер нь идэгрэл хийхэр чинь нөө дотоод хүнийгээ хүндэлж хайрлахаас эхэлдэг шүү дээ. Тэгэхээр угаасаа тэр одоо тэр цэгээс хүү эхлэх юм бол зөв л багтал та тий. Тийм. За хоёлаа одоо сэдвээ одоо ирчүүдийн сэтгэл зүйн илүү төлхөө ярих гэж би бас бодсон. За өөрөө ч бас эрэгтэйчүүдийн сэтгэл зүйг яриул яг хэрэгтэй үе байна гэд. Одоо яг Улаанбаатарт байгаа хүний хувьд манай ирчүүдийн одоо манай үеийн залуучууд 30-40 насны залуучуудын зан төлөв юу ямар хөө байна? Сэтгэл зүйн зан төлөв. За би ч бас ингээ ерхийгөөр нь бацхаар жоохон хэцүү л ах. Тий. Яг бол олон төрлийн хүмүүс л харагдаж байна да. That's a good sign. Тийм тий. Над дээр бол одоо ирж байгаа өгшүүлэгчийн нэг 80% нь бол эмэгтэйчүүд, 20% нь бол эрэгтэйчүүд байдаг. Тий. 10% гэх юм бол нэг 2 эрэгтэй хүн гэсэн. Тэгэхээр 2 эрэгтэй хүнийг харахаар бол яг над дээр бол гоё сэтгэл зүйчдэр ирж байгаа эрэгтэйчүүд бол гоё нээлттэй сэтгэлгээтэй эрчүүд ирдэг. Тий. Өөртөө ажиллая. За тэгээд эмоцоо ойлгож мэдье. Бас ингээд яг сэтгэл зүгээ хөгжүүлээд бас өөрийнхөө бизнес карьерт ашиглаж гэх юм тий. Тэгэхээр тэр бол бас ингээд яг нийгэмд харах юм бол 100 хүн л баг гэж боддог би. Тий. Тэгээд чи сая 20-30 насных л үү тий? 30-аас 40 насных ч юм уу. 30-40. Яг 20-40 болох юм доо. Одоо яг л залууч тий. Тий 25-аас 40 ч юм уу тий насны харуул ер нь бол юу байна? Одоо яг миний нөгөө нэг ингээл нийгэмд тий одоо гадуур явж байхдаа ч юм байгуулгын сургалт дээр бас ордог байхгүй. Тэгж явахдаа хардаг хүмүүсэл яриад тийм ээ. Тэгж яхад бол одоо ингээд
Байгууллага дээр бол эрчүүд бол магадгүй илүү одоо нэг хар ажлуудыг хийдэг. Тэр нь бол харагддаг. Эмэгтэйчүүд бол илүү бичиг цаас ч гэх юм уу бас заримдаа менежмент төрлийн ажлуудыг хийдэг. Гэхдээ байгууллагын дарга, CEO гэх юм бол ихэнхдээ бас эрчүүд байдаг. Тэр нэг одоо ингээд нийтээр нь харах юм бол юу гэх юм эрэгтэйчүүдийн цөөн хувь нь бол бас аюу гайгүй юм эрх мэдэлтэй, амжилттай бизнесийн owner буюу одоо дарга, CEO, бизнес эзэмшигч гэх үү те эрхлэгч тийм хүмүүс байдаг. Гэтэл нөгөө талд нь бас жоохон ингээд доошоо баг цалинтай ч юм уу хар бор ажил хийдэг хүмүүс байдаг гэх юм. Тэгэхээр бас ингээд нэг ажлын байраар нь ч юм уу орлогоор нь харахаар ингээд нэг бол аюу сайн дээшээгээ нэг бол аюу доошоо ч юм байдаг байх гэдэг нь тий. Жоохон юм экстрим дээш доош ч юм шиг. Тийм байна. Тий. Түнгүүт ингээд эмэгтэйчүүд нь болохоор доотлол нэг голынх нь ч юм уу тий менежмент болон ингээд аюу дэжгүй бас цалинтай яг юм бичиг цаас болон оюуны ажлууд нь ингээд дунд нь багтах гэдэг ч юм. Би бол тэгж шаарддаг. Яг энэ судалгаануудыг сайн харах хэрэгтэй байх л та. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд болохоор зарим нь болохоор яг ингээд нөгөө одоо өөртөө цаг зарцуулах тийм цаг байхгүй тий тэг юм айгүй тийм хүнд хөдөлмөр хэрэгжилж байна тий одоо ачилт буулгалт ч гэх юм уу тий түгээлт жолооч гэдэг ч юм уу тий ингээд яг юм labor гэж ярьдэн шүү дээ нөгөө биеэрээ ингэж махарч ажилдаг. Тэгээд бас нөгөө өөртөө цаг зарцуулах нь баг ч юм уу тийм хүмүүс бол байгаа гэж бодчих. Тэгээд дээшлэлт нь болохоор яг эрх мэдэл өндөртэй, цалин өндөртэй бас ингээд өдөр тутмын ажилчнууд бол бас тодорхой хэмжээгээр өөртөө цаг зарцуулах боломжтой байх гэж бодчих. Тэнгүүд тэр яг нөгөө нэг яг сэтгэл зүйн зөвлөгөө аваад ирдэг хүмүүс нь бол яг энэ жоохон өөртөө цаг зарцуулах боломжтой, мөнгө санхүүгээрээ тогтвортой тийм хүмүүс нь ирж байгаа гэж харж байна л да. Тийм. Ёо. Одоо би хөндлөнгөөс харахад монголчууд би ингээ Facebook группээр хардаг байхгүй юу? Одоо архины асуудалтай, хамааралтай хүмүүсийн групплонд харахаар тэгэл ингээл найз нөхөдтэйгөө ярих ч юм уу, ээж автайгаа ярихад ер нь Монголд очиход ч би ингээл анзаардаг л та. Монгол архины хамаарал аягүй их байна гэдэг. Тэгэд ингээ юунаас ингэж их архиугаад, мансуураад, бооцтой тоглоод байгаа болоо гэдэг. Би ингээ бохгүй. Тэгэхэд ер нь Монгол ирчүүд айгүйх тийм зугатаад юм байна л гэж би харсан. Өөрийнхөө эмоцноос өөрийнхөө одоо сэтгэл зүгээс ингээл зугатаагаал тэрнтэйгээ ингээд конфронт хийж чадахгүй те. Яг ингээ өөртөө ажиллаж чадахгүй. Тэр боловсрал нь жоохон дутмаг юм уу гэж бодсон. Тэгэхээр одоо цацааг одоо харахаар ингээ өөртөө цаг гаргаад сэтгэл зүйдээ анхаарал хийх нь аюулгүй чухал юм аа гэж би бас бодоод байгаа. Тийм шүү те. Тэгээ одоо яг гаргаад манай бас ингээ зарим үйлчлүүлэгчд ирдэг бас нэг асуудал нь болохоор нөгөө нөхөр нь мөрөдөө тоглоод байна гэсэн зүйлс байдаг тий. Эмэгтэй үйлчлүүлэгч хэлдэг зүйлс. Яг би нэрийг хэлэхгүй тий нууцлал учраас тий ерөнхийд нь хандаад хэлж байгаа шүү. Тэнгүүт чинь яг тэр нэг мөрөдөө тоглоомын асуудал байна, донтолт байна, архиталт байна тийм ээ. Тэгэхээр би бас чамтай санал нэг байна. Ер нь бол донтолт гэдэг зүйл чинь бол эмоцоосоо цухтааж байгаа, сатаарлах гэж оролдож байгаа бол зүйл шүү дээ. Тэгээ эмоц дундаа бас нөгөө сэтгэлийн тийм өвдөлттэй эмоцуд байна шүү дээ. Одоо өөрөөсөө ичих ч юм уу, гутрах, голох. За тэгээд өтөргүнэг ер нь бол ингээ гашуудах ч гэх юм уу тий. Тэгвэл тэр өвдөлтүүдээ яаж одоо нүүр тулж тавьж явуулах, тайтгаруулахаа мэдэхгүй учраас тийм нөгөө таашаал хөөх зүсрүүл ордон шүү дээ. Донтолч ер нь тийм л зүйл механизм болоод байгаа тий. Тэнгүүд одоо яг хуу зөвхөн монголч биш ингээд дэлхийд даяар л харахад би бол тэгж боддог хгүй. Одоо ихтэй хүмүүс болохоор нөгөө нэг юм сэтгэлийн бас юм дарамт хариуцлага өндөртэй байдаг гэж боддог.
одоо гэр бүлээ авч явах ч гэх юм уу. За гэр бүл хүмүүс ч гэсэн би ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Одоо нөгөө нэг эрэгтэй хүн ийм байх хэрэгтэй гэдэг тодорхойлтыг аюу тийм нарийнхнаар гаргацсан юм шиг санагдав. Нарийнхаа ийм жижигхэн одоо ийм тодорхойлт те. Том болчонтой те. Тэгээ гоё царайлаг. За тэгээд мөнгө санхүү өндөртэй. За тэгээд бусдыг байлдан дагуулдаг харизматай. За тэгээд одоо яг Монголд тий тэнгүүтээ бас ингээ хөссөн эмэгтэй хүнтэйгээ ингээд бэлгийн харилцаанд орох чадвартай ч гэх юм уу тийм тодорхойлтуудыг оруулсан байдаг л та. Тэгээд энэ бол зөвхөн монголч биш одоо ингээл дэлхийд даяар л байдаг гэж чинь яагаад гэхээр ингээд медиа гэдэг одоо их том зүйл байна те тарих угаадаг. Дөнгөд ингээд сошиал медиач байна уу? Одоо рекламнууд ч байна уу? Эсвэл нөгөө нэг одоо Холливуудын кинонууд ч байна уу? Эрэгтэй хүн гэхээр л нэг юм одоо Джеймс Бонд ч юм уу төсөөлдөг шүү дээ. Тэгэнгүүт тэр тодорхойлолтонд хүрч чадахгүй болохоор эрэгтэй хүмүүс айгүй тийм өөртөө гутардсан болов те өөртөө бас айгүй тийм юм шүүмжлэлтэй хайргүй амтсан болов гэж би бол хардаг. Нийтээр нь харахаар тэнгүүд нөгөө нэг өөртөө ингээд хангалттай эрэгтэй хүн гэсэн мэдрэмж байхгүй болохоор тэрнээсээ айгүй тийм гутрлын те өөрийгөө ингээд загнах, өөртөө уурлах, өөрийгөө зүхэж доромжлох тийм мэдрэмжүүд гарч ирдгээ гэж би бол боддог. Тэнгүүд тэр мэдрэмжүүдтэйгээ яаж нүр тулахаа мэдэхгүй учраас одоо хурдан аргаар мөнгө олох, хурдан аргаар одоо яхин бос хүмүүсийн ингээд анхааралд орох ч гэх юм уу, эсвэл бусдыг дээрлэх ч гэх юм уу ингээд нэг юм эрх мэдэл, мөнгө, нөлөө гэдэг зүйл цаагасгүй тийм болов гэж боддог. Тэгээд тийм учраас хурдан аргаар олохын тулд энэ чинь нөгөө нэг юу яах гэдэг ч тийм мөрөдөө тоглох гэдэг ч тийм хурдан мөнгө олоод тэгээд өөрийнхөө одоо юу гэх юм амьдралыг ингээд дээшээ болгонгууд бусад хүмүүс өөрийг нь ямар гоё эрэгтэй хүн бэ гэж бодонгууд тий тэр хангалттай эрэгтэй хүн гэдэг мэдрэмж авах гэдэг тий. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлээ тижээх тэр нэг дарамт хариуцлага за тэрнээс гадна нийгэмд хүлээн зөвшөөрөх тэр дарамт хариуцлага гэдэг зүйл бас их сэтгэлийг нь өвдөгдөг. Тэр өвдөлтөөс л цухтаах гад яаж цухтааж чадахаа мэдэхгүй тэгээд юм донтолт руу орох гээд байна уу гэж би харж байна. Эмэгтэйчүүд ер нь бол донтолт айгүй жоо баг байд юм шиг санагдав. Эрэгтэйчүүдтэй харьцуулбал тэгдэг. Ялангуяа одоо өрх толгойсон эмэгтэй хүмүүс ч юм уу уусаа донтолт руу орж чадахгүй л тий. Жохон хүүхдэд асрахын тулд ингээд айгүй хариуцлагатай хандж байгаа юм шиг. Тэгэхээр яг эрүүл эрэгтэй хүнийг юу гэж тодорхойлох вэ? Одоо яг healthy masculinity гэж ярьдэн штэ гадаад хэлээр тийм. Тэгэхээр яг би ч гэсэн өөрөө л олж мэдэх гээл явж байгаа. Тэгээ зарим нэг хариултыг олцсон. Гэхдээ ингээд бүрэн бол олоогүй л гэж боддог. Ер нь бол эрэгтэй хүн чинь эхлээд өөрөө хүн байхгүй тий. Хүн байх хэрэгцээнүүдэд хангачаад дараа нь эрэгтэй байх хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэж бол боддог. Тэр хүн байх гэхээр юу гэсэн үг вэ? Бид нар тарих боён бодолтой, зүрх сэтгэл, эмоцтой, тий? Бие махбодтой. Гэхээр нөгөө нэг бодож сэтгэх бас мэдрэмж мэдрэх эмоцоо илэрхийлж гарах. За тэгээд хүмүүстэй харилцах гоё юм дотны харилцаа үүсгээд тийм ээ найз нөхөд одоо хосын харилцаа, гэр бүлийн харилцаа сайтай байх. За тэгээд гоё өөрийнхөө хүсэл мөрөөдлийн араас явах гэдэг чинь эрэгтэй эмэгтэй гэдэг нь хамаарахгүй хүн болгонд байдаг тийм хэрэгцээнүүд байгаа байхгүй тий. Тэр хэрэгцээнүүд эхлээд хангах хэрэгтэй. Яг хүн байх. Тэгээ бие махбод чинь ингээд гоё хөдлөх, тоглох, тий бие хөдөлгөж спортоор хичээллэх гэх юм уу. Ийм зүйлс байгаад байна шүү дээ. Эрүүл хооллох гэх юм. Тэгсний дараа энэ хэрэгцээдээ хангасны дараа эрэгтэй хүн байхад юу хэрэгтэй байгаа, эмэгтэй хүн байхад юу хэрэгтэй байгаа гэдэг тэр гендерт суурилсан хэрэгцээ хангах хэрэгтэй гэж боддог. Дөнгөт чинь яг эрэгтэй хүмүүсийн хувьд одоо нэг уйлж болохгүй, эмоцоо гаргаж болохгүй ч гэх юм уу тийм одоо хүлээлтүүд байдаг шүү дээ нийгмийн дүрм журмууд. Гэтэл эн чинь нөгөө эрэгтэй хүнээс нь гадна тэр цаана суур хүн байх хэрэгцээг нь бас ингээд үүсгэж байгаа. Тэр хүн байх хэрэгцээ эхлээд хангах хэрэгтэй. Тэгжиж гоё ингээд аж аргалтай, доктортой, сэтгэл зүйтэй, бие махбодтой байна шүү дээ. Тэгээд дараа нь окей эрэгтэй хүн байхаар яах юм?
Тэ одоо ар гэрийг авч явах, ноён нуртай байх ч гэдэг юм уу. Тэ бусдыг гоё ингээд удирдах манлайлах ч гэдэг юм уу. Тэ тийм зүйлс рүүгээ орох хэрэгтэй байхгүй. Би бол тэгж боддог. Тэгэхээр магадгүй одоо эрүүл эр хүн байх гэдэг юм байна. Юу вэ гэхээр би зүгээр ингээд тодорхойлох гэж оролдъё л та тий. Тэгэх юм бол эхлээд хүн байх хэрэгцээгээ хангаад тэгээ юм уу гоё бие махбод бие сэтгэлийн хувьд доктортой болцсон хүнийг бол эрүүл эр хүн гэж нэрлэх байхаа гэж бодож байна. Наач гоё л тодорхойлт байна. Эхлээ хүн болсон тэгчээд masculinity-гээ хөгжүүлнэ гэдэг. Одоо ч манай Монголд masculinity байхгүй болоод эмэгтэйчүүд өөрсдөө жоохон masculine болоод байгаа юм шиг надад санагдаад идэх байхгүй юу. Одоо аавгүй гэр бүлтэй хүмүүс рүү их болж байна. Тэгэхээр эмэгтэй нь одоо өрх толгоолоод эхлэхэр чинь хүүхдүүд нь тийм аавын рол модел байхгүй болоод байна л та. Тэгээд тэр нь ингээд нөгөө хүүхэд нь дахиад тэр асуудал нь яваал байгаа байхгүй юу. Зөө. Тийм шүү тий. Одоо тэгээд нөгөө нэг одоо гэр бүл дотор эрэгтэй хүн буюу аавын орон зай. За тэгээд эмэгтэй хүн буюу тэр feminine одоо ээжийн орон зай гэдэг чинь айгуу чухал шүү дээ тий. Тэгээ нөгөө нэг дотоод хүүхдийн идэгрэл бас хийдэг би. Тийм хөтөлбөрч гэх юм уу одоо ийм уулзалтууд хийдэг. Өөр дээрээ ч гэсэн дотоод хүүхдийн идэгрэл хийж исэн. Тэгж яхад бол угаасаа яг тийм ээж аавын орон зай дутагдсан ч юм уу аль нэгнийх нь юм уу хоёулынх нь орон зай дутагдсан зүйлс бол дандаа гарч ирдэг тий. Тэгэхээр санал болохоор угаасаа яг тийм сэтгэл зүйд нөлөөлөд байгаа байхгүй тий. Тэ ядангуяа хүүхдийн идэгрэл гэхээр чи одоо ямар шархнууд ах вэ? Одоо ерөнхийдөө бол 6 төрлийн шарх авч үздэг. Нэг нь болохоор юу яадаг? Одоо орхидож хаягдах. Тэ? За. Тэр нь болохоор одоо яг талалт гэсэн үг. Одоо ээж юм уу аав ч юм уу аль нэгнийх нь орон зай дутагдаад ингээд салаад ингээд орхио явж байгаа хүүхдээ тий. За хоёрт нь болохоор үгүйсгэгдэх буюу одоо эмоцийн үгүйсгэх, дотоод ертөнцийн үгүйсгэх байж болж байна тий. Хүүхдтэйгээ одоо дуу хоолойг нь үгүйсгээд чи юугаа мэдтiin эсвэл чи ийм эмоц мэдэрч болохгүй ч гэх юм гэж хэлэх. Тэгэхээр яг өөрийнхоороо байх гэдгийг шарахыг яг үгүйсгэж байгаа юм биш тий. Өөрөөрөө байлгаж чадахгүй нөгөө хүүхд чинь өөрийг нь үгүйсгээд ахаар чи яах нь ингээд за би тэгвэл өөрөөр байж болохгүй маяг ойлгочдөг тий. За тэгээ гуравт нь болохоор доромжлох. За дөрөвт нь болохоор урвах. Одоо итгэлийн алдах буюу урвах гэхээр яг өөрөөс одоо өөрийг нь хамгаалах хайрлах хэрэгтэй хүмүүс өөрөөс нь урваад бус түүний талд орох ч юм уу тийм зүйлс байж болж байна. За тавтах нь болохоор шудраг бус зүйл injustice гэж ярьдаг тий. Тэр зүйл нь болохоор ингээд арьс өнгөөр нь ялгарлан гадуурхах ч юм уу. Гендер choice одоо зарим хүн бол одоо эрэгтэй хүүхэд өсч чаад эмэгтэй хүүхэд авчгаар эмэгтэй хүүхдээ гадуурхах ч юм уу тийм зүйлс бас байна. Тавтах нь бол тэр гадуурхах шудраг бус зүйлс. За тэгээд 6-ах нь болохоор хүчрхэл бие махбодын тий хүчрхэл. Ийм зүйлс тохиолдохоор ерөнхийдөө сэтгэлийн шарх үүсдэг байхгүй. Дотоод хүүхдийн шарх үүсчих гэсэн. Тэгээд одоо аавын орондоо дутагдсан хүүхдүүдэд их нь харахаар сэтгэл төвшөлтэй болдог, айцтай болдог. Яг тэгвэл ааваас бас тийм нэг юм тайван амгалан аюулгүй мэдрэмжийг авдаг юм байна л да аавын орон цагаас. Тэ. За ээжээс бол илүү халамжлагдах, өөрийг нь сонсох, хүлээн зөвшөөрөх мэдрэмжүүд их авдаг. Үнцэнтэй гэж мэддэг юм тий. Ааваас болохоор ингээд юм хажууд нь хань болж байгаа, тайван амгалан байж байгаа, аюулгүй байж байгаа. За тэгээ өөрийг нь төшиж тулж ингэж нөмөр нөөлгөө өгж байгаа ч юм уу тийм мэдрэмжүүдийг авдаг. Тэр мэдрэмжүүдээ авч чадахгүй болохоор сэтгэл зүйн хэрэгцээнд хангахдаггүй. Тэгээ их айцтай. Тэгээ ингээд юм буур суургүй. Тэгээд ийм маш олон зүйл дээр сэтгэл нь түгшдэг. Тэг их ганцаарддаг ч гэх юм уу. Хүнд итгэж чадахгүй байдаг. Тийм хүмүүс одоо төлөвшөлтөө аавын орон зай багасгаар. Тэгэл тэр хэрэгцээнүүдэд хангаж чадахгүй тэр юм эмоц авч чадахгүй учраас чинь юм тэнцвэргүй сэтгэл зүй үүсэж шít тий. Тэгээд нөгөө одоо тэр masculine мэдрэмж буюу одоо эрэгтэйлэг тэр мэдрэмжүүдээ сайн бас авч чадахгүй болохоор дараа дараагийнхаа хүүхдүүдэд
гэдэг ч юм уу хамт байгаа хүмүүстэй дамжуулж чадахгүй. Тэгээ одоо нэг ерөнхийд нь харахаар яг нь чиний хэлээд байгаа тэр masculine буюу эрэгтэйлэг мэдрэмж шинж төрхөд багасж эхэлж байгаа тийм зүйлс бол харагдаж байгаа. Тийм учраас одоо донтолт руу явж байгаа юм байна шүү дээ. Тэмцэргүй байгаа учраас Тийм донтолт руу яваар. Тэр цацаагийн юу айгуу тийм simple тайлбар байна л да. Гэтэ айгуу гоё ингээ бүгднгийн базаа тайлбарчихсан тий. Яг хүн яг өөрийнхөө айгуу тийм энгийн нийцэл хангах хэрэгтэй гэдэг юм байна. Гэдгийг л чухалчилж байгаа юм шиг л ойлгож байна л да. Тэрийгээ одоо хангачих юм бол бусад юм цаанаасаа ингээд сайн болж ургаж хараад сэтгэл зүйн ингээд илүү доктортой болдог гэж харж байна. Зөв. Би ч гэсэн нэгж итгэдэг, боддог. Сэтгэл зүйн барьж явдаг зарчим. Танаа одоо геймерийн сургалтын дээр ихвчлэн одоо жоохон хүүхдүүд байж байгаад одоо өсвөр үеийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа гэсэн мөлөө тий. Эсвэл залуучууд. Тий. Одоо хүүхдүүд бол өсвөр насны хүүхдүүд ерөөс ажиллахаа зогсооц. Тэгээд зөвхөн насанд хүрэгчтэй ажиллаж байгаа. Тэр нь ч амар байгаа дөө. Нэг хүнтэй л ажиллаж байгаа. Ээж хүүхэд 3-тай ажиллахгүй. Тий. Тэгээ би угаасаа нөгөө өөрийнхөө сэтгэл зүйчийн бас арга барил мэрэгчих зүйлээ тэгж сонгосон. Ер нь бол илүү насанд хүрэгчтэй ажиллаад яг насанд хүрэгчтэй бас юм драма идэх, сэтгэлийн шарах идэх зүйл дээр төвлөрё гэсэн хүсэл дотроос төрөөж тэргээл дагаа явж байна дөө бодохоор. Илүү трама лугаа фокус хийн гэсэн үг тий. Тий. Зөв. Танах руу одоо ингээд гадаадд байгаа монголчууд хандж байгаа юу? Монгол залуучууд ч. Зөндөө ханддаг тий. Ер нь баг үйлчлүүлэгчдийн 50% нь гадаадаас хандж байгаа. Би харин нөгөө гадаадууд би яг Канадад байхад монголчуудтай ингээ харьцахад гол сэтгэл зүйн асуудал нь юу гэхээр ганцаардал байт юм шиг. Ганцаардал тэгээд community байхгүй учраас сэтгэл зүйн асуудалд илүү төлхөө орж байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр чиний хувьд одоо яаж бас community-гээ олдог вэ? Монгол community дотор байдгүй юу юм? Яг уу баяраа болвол тэмдэглэчүүд зүгээр санагддیں۔ Цагаансаар наад хэлээд тэгээ яг шинэ жил мэлээ тэмдэглээд. Гэхдээ ингээд community-тэй ороход яг өөрийн хүмүүсээ олох хэрэгтэй шүү дээ. Тэр дундаа залуучуудаа болно, яг өөрсдөө сэтгэдэг хүмүүсээ болно. Тийм тэгэл яг явна л гэж би бодоод байгаа шүү дээ. Ер нь яг хоббигоор л нийлүүл зүгээр санагдсан. Тий, зүгээр л хоббигоор тий. Нөгөө хөлбөмбөг тоглодог ч юм уу, сакс тоглодог ч юм уу. Хоббигоор нийлүүлэх яг монгол хүмүүсийг олж чадсан уу? Яг монголчууд саксаар л одоо нийлнэ шүү дээ. Nice. Тий. Гоё. Тий. Яг юм хийж салхин малхин гарын идэргийх юм болвол яг нэг сонирхдаг хэд монголчууд байгаа. Загсан юм уу, скол зүгээр майхан гараа илэрийг. Тэгээ ер нь айгуу цомхоо гадаадд бол Канадад бол айгуу цомх байдیں۔ Би яг тэр нөгөө Берлиний монголчуудыг ингээ анзаарахаар айгуу гой санагддаг шүү дээ. Берлинд байдаг монголчууд уу? Тэднээс яа дээ? Тэднээс бүр ингээд тийм entertainment тийм компани байгуулсан юм билээ. Залуучуудын. Тэгээ Монгол артистуудыг үрж оролцуулдаг. Айгуу тийм босцсон л санагдсан надаа. Залуучууд. Багт. Америкт ямар байсан бэ? Би яг үнийг хэлэхэд Америкт нөгөө Bay Area-д байсан шүү дээ. Гэхдээ монгол хүмүүст нэх таараагүй. Ганц хоёр хүн л таарсан яг үнийг хэлэхэд. Тэгээд яг монгол community-д бол орж байгаагүй. Би тэгээд өөрөө театрынхаа community дотор ороод бахан артистуудтай байх учраас надад бас яг community байх хэрэгтэй хангагдаад байсан л та. Яг Америкт бол зүгээр ажиглаж байхад нөгөө нэг Хятад, Солонгос,
Япон тий яг нөгөө ethnicity гэж ярьдаг. Яс үндэстнэрээ бас айгүй нийлээд юмнууд хийдэг юм байлээ. Ер нь бол Америкч нөгөө race буюу тэр нөгөө үндэстэн гэдэг зүйл айгүй чухал юм байна л дээ. Race-ээр л одоо хоорондоо бүлгэлд юм байлээ шүү дээ. Мексикуудтайгаа, латинуудтайгаа, харуудтайгаа бизнес ч гэсэн тэгж явагдсан юм байна гэж би бол харсан. Яг гоо мэдээж хоорондоо одоо Азууд нь цагаануудтайгаа эсвэл Азууд нь латинуудтайгаа бол ингэж холигдож бизнес хийдэг л гал та тэр нэгтээ арай бага хувьтай. Яг ингээд нэг групп дотроо биенээ дэмжих нь айгүй эхлээд юм байлээ. Тэгэл яг нэг цаагаараа юм чимээгүй юм racial war гэхүү, racial competition гэхүү те яс үндэсний хоорондох тэмцэлтэн гэхүү, өрсөлдөөн гэхүү байдаг л юм байна. Би бол тэрийг мэдэрсэн. Тэ. Тэгэл яг Америкууд ч амар юм. Тэгээд монголчууд бол яг хуу тэр олон яс үндэстэн дунд бол жижигхэн тоглогч л гэж би бол хараад байгаа шүү дээ. Хүмүүсийн тоонч бага тий. Хүмүүсийн Аз дотроо бол хамгийн их нь бол би бол хятад гэж хэлнэ. Хятадууд л амар их баг. За тэгээд дараа нь Японууд юм уу солонгосууд орох баг. Тэгээд дараа нь жижигхэн жижигрээд ирж байгаа байхгүй тий. Вьетнамууд бас нэлээд том баг гэж бодож байна. Тэгээд энтгүүд бол яг мэдээж энтэг Пакистанууд бол нэлээд том. Тэгээд одоо жижигхэн Тибет эсвэл одоо Таиланд, Мянмар ч гэх юм хүмүүс нэрэ жижигхэн санагдсан. Тэгээд тэднээс ч нөгөө нэг соёлтой учраас соёлоороо дамжуулж айгүй холбогддог юм байлээ. Тэгээ нөгөө одоо цагаачлаад очсон учраас бас нөгөө уусгаар чинь identity хувийн тодорхойлт гэдэг зүйл нь байхгүй болоо би хин юм бэ гэдэг асуултаас гарч ирд юм байл тий. Тэгээ нөгөө сэтгэл зүйт чинь бас нөгөө нэгдүгээр үеийн цагаач, хоёрдугаар үеийн цагаач гэдэг ч юм уу тий. Одоо анх очсон цагаачлаад очсон эхний ээж аав нь бол нэгдүгээр үе. За тэгээд тэнд төрсөн хүүхдүүд нь хоёрдугаар үеийн цагаач. Тэгээд дараа нь ингээд ач зээнээр нь хараа гуравдугаар үеийн цагаач гэдэг ч юм уу. Тэнгүүд тэр үеуд нь цагаач хүмүүс чинь бас өөрсдөө бас аюу их травматай байгаад байгаа юм. Тэрийг бас авч үзсэн юм байлээ. Эхний үеийн цагаачтууд нь илүү травматай гэсэн үг. Тий, хамгийн их тий. Тэр чинь одоо ерөөсөө мэддэг соёл, community их нутгаас ингээ холтоо яваад шал танихгүй газар очиод бас заримдаа хэлийг мэдэхгүй ч гэх юм уу тий. Тийм их сэтгэлийн шархал үүсдэг. Тэрийгээ тэгээ хамгийн гол нь хүүхдүүдэд дамжуулдаг. Хүүхдүүд нь одоо 2 дугаар үеэсээ ч юм уу 3 дугаар үеэсээ одоо ингээд сэтгэл засалд явж эхэлдэг. Тэгээ ээж аавынхаа тэр бас эдгэж чадаагүй байсан травмануудыг сэтгэлийн шархуудыг нөхөж эдгээдэг. Тий. Тэгээ яг тэн дээр бол харахад бас монголчууд маань тий одоо нөгөө Америкт очиж суурьшсан монголчууд байгаа шүү дээ. Бүр хаачлаад очсон. Тэр хүмүүс гэсэн ингээд их нутгаасаа холдсон ч гэх юм уу. Ингээ өөрийнхөө хамт олон хүрээл community-гаас холдсон ч гэх юм уу. Тийм бас сэтгэлийн шархууд байдаг баг. Тэгээ одоо нөгөө Asian American буюу Аз Америк хүмүүс чинь тэгж ярьдаг шүү дээ. Би одоо яг Аз ч юм шиг, Америк ч юм шиг юм дундын нэг юм хүн болоод байна. Яг Аз хүн биш. Аз руу очихоор Аздаа ингэ шингэж уусч орж чаддаггүй. Америктай амьдарч байхдаа ч гэсэн Аз соёлтой учраас Америк руугаа 100% шингэж орж чаддаггүй. Тэгээ дундын нэг юм одоо хүн болж хуурайд байна гэд. Чиний хувьд тийм зүйл байдгүй. Нэг тийм ганцаардсан юм шиг байж тээ. Яг би ч одоо Канадад 10 хэдэн жил болж байна. Тэгээд яг хаяа ингээ Монгол очихоор нэг тийм юмнаас хоцрогдсон юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Тийм Монгол сэтгхүүгээс холдсон ч юм уу. Эсвэл бол ер нь нэг тийм холдсон мэдрэмж авдаг байсан. Тэгээд тэрэндээ жоохон дасаад за би тэгээ ер нь жоохон тийм Канад Монголыг хослуулсан тийм identity аяанда жоохон үүсчихдээ юм лээ. Тэ double life-аар амьдарч байгаа ч юм шиг тийм. Нэг Канадуудаа нэг Канад personality болчоод монголчуудаа Монгол personality одоо болчоод. Гэхдээ яг миний ойлгосноор бол яг Монгол соёлтойгоо ингээ дандаа connected байгаад ах юм бол тэр одоо community-нээс салахгүй холбоотой байх юм бол гайгүй бах гэж би бас бодоод байна. Зөв. Тэр одоо
Монголд байгаа яа. Монгол community ярьж байна уу? Эсвэл Канадад байгаа Монгол community ярьж байна уу? Монголд байгаа Монгол community-г би одоо подкаст хийж эхэлсэн чинь яг монголчуудтай харьцахаар бас яг шинэ юм сурж байгаа байхгүй. Монголчуудын бүр ингээ монголчуудын майндсетээс ингээ жоохон тасраа явцсан гэдгээ жоохон анзаарсан. Би ч одоо нилээ холдсон байна да өгшөө. Одоо жоохон Монгол хүнийхээ одоо яг майндсет байгаа шүү дээ. Тэрнтэйгээ илүү жоохон ойрхон байх ч юм уу те. Тэрийг илүү ойлгоод яг ойр байгаад хэлт юм билээ. Тэгэхээр бас гоё хүн холбоос гэдэг шиг л би бол одоо Монголд ирээд 3 жил болж байна. Тэгээ Монголдоо бас ингээд уусж байгаа. Тэгээд Монгол ирэхээр гоё юм гэр шиг санагддаг болсон. Тэ? Одоо өмнө нь бол магадгүй ингээд олон улсаар аялж маялал явж хахад заахад тэр улсдаа ингээд суурьч чийч гэдэг юм бодол бол байсан байхгүй. Солонгост очиж Солонгост юу амьдраад болчих юм биш үү гэдэг чинь нүү биш нүүд гэдэг ч юм уу. Эсвэл Америк хийж яриад гэж боддог. Аргентин очиод Аргентинд энд юу н насныхаа одоо өндөр настай болтлоо амьдрич гэх юм болох юм биш үү. Одоо тэгсэн чинь Монголдо энд ч баг ер нь ингээд яг ажлуудаа заримдаа гадаад мадад ч юм уу Америкт хийх ч гэсэн Монголд бас нэг юм home base гэж ярьдэн шүү дээ. Юм суурь тий гэрийнхаа нэг суурь яг ганцхан гэрийн суурь байх шаардлагагүй тий. Нэг гэрийн суурь нь магадгүй энтэгт ч юм уу эсвэл спанд ч юм уу байж болно. Гэтэ ингээд ямар ч нэг гэрийнхаа суурийг Монголд байвал зүгээр юм байна да гэж бодож байгаа. Тэгээд ингээд тийм тий Монголд тэгээд одоо ингээд терапи гэж онлайн хийж болох юм чи ер нь бол ажиллаа тэгэл онлайн хийгээл явчвал айгу зүгээр санагдаад байна. Тий. Тэгэл Монголд тэгэл тарцсан байгаа штэ. Тий. Тэнд тарцсан. Тэгэл би бас одоо нэг 6 сарын дундуур байна уу? Америк руу очт юм уу? Нью-Йоркт нэг сургалт хий гэж бодож байгаа. Тий. Тэгээд ер нь бол ер нь гадаадууд руу чиглэх үү, монголчууд руу чиглэх үү? Монголчууд. Америкт байгаа монголчуудтай. Тий. Тэгээд бас гоё холбогдъё гэж бодож байна. Явандаа бас Солонгост ч ихсэн аюух монголчууд байдаг шүү дээ. Тэгээд Солонгост байгаа тэр нөө хайр газар байгаа хүний нутагт байгаа монголчуудтай очиж бас сургалт хий гэж бодсон. Тэгээ нөө хүнд чинь бас яг тийм хариалагдах хэрэгцээ байгаа даахгүй тий. Belong гэж ярьдаг тий. Тэгвэл хоёулын нөө хэрэгцээ гэж ярьж байгаа. Уусаал яг сэтгэл зүйн хэрэгцээнүүдэд бид нар захирагдаад байгаа хгүй. Тэнгүүд хариалагдах хэрэгцээ гэдэг чинь бас яг тэр нэг их нутагтаа ч юм уу эсвэл байгаа газараа тэр нэг community дотроо энэ хүмүүс чинь миний талаар боддог шүү. Би хариалагдаад явж байгаа шүү гэдэг хэрэгцээ айгу чухал багтахгүй тий. Канадад ирэхгүй юу? Нью-Йорк. Канадад очно. Канадад Чикаго ч бас нэлээд хөгжсөн гэж би сонссон шүү. Монголчууд community. Тийм бах тий. Би бас тийг сонссон. Чи айл хотод байгаа лээ одоо? Би ч одоо юу штэ Торонтод. Торонто тий. Торонтод бас нэлээд монголчууд байдаг уу тий? Торонто одоо ер нь шүү нэлээд бага. Nice. Ер нь нэлээд ирсэн. Ванкуверт бас монголчууд байна, Монтреалд байна. Одоо Америк бас жоо хэцүүдэд байгаа штэ. Одоо цааш тэгээд чи бараг Торонто руу очие гэж бодсон. Торонтод үлдээд Америк руу явахгүй байх гэж бодож байгаа. Гэтэ Америк ер нь яваад үзээл гэж бодоод шүү. Калифорни. Урт хугацаанд ихтэй чи ер нь Торонтод ингэ сууршаад амьдрий гэж бодож байна. Тэгээ найз нь бол ер нь Монголдоо ер нь очих ёстой гэдгээ ер нь ойлгоцсон. Гэтэ одоо онлайнаар ажиллаж болох юм чи ер нь бол Монголдоо очиод ажиллавал бас тэр хөвлөбрийг хараад байгаа. Монголдоо орхон байх хэрэгтэй юм байна. Nice. Одоо тэр Монголын сэтгэл зүйн тэр чи нөгөө лиценз ярьсан шүү дээ. Тэр айгуу сонирхолтой санагдаад байна. Тэр одоо яг хаашаа явах бол тий. Яг гоо лиценз рүүгээл ер нь явах хэрэгтэй. Лицензтэй л байх нь зөв л дөө. Тэгээ тэрийг нөгөө хийх эрүүл мэндийн яамны хүмүүс ч гэдэг юм уу эсвэл энэ сэтгэл зүйн нэмэлгүүд нь хоорондоо сайн ингээд хамтраад хийх
шаардлагатай л баг. Би одоо яг юун дээр нэг гацаад байгааг нь мэдэхгүй л байна. Тэ тэр чи одоо уг нь бол ингээ нэг нөгөө эмчлэх хэрэг гэдэг лөө. Ангаах төгсөөд нэг тим авдаг санагдчихэв. Тэр шиг л бодчихвол тэгэл одоо ингээ нэг ёс зүйн хим хэмжээ стандарт за тэгээд мэрэгжлийн чадах янз бүрийн зүйлсийг нь үнэлээд тэгээд өчгөд бол болчихвол юм шиг санагдав. Миний бол санаанд багтаалах ш. Тэгээд тэрийг бол хийх нь зүйл гэж бодож чинь тийшээгээ ч гэсэн явах л ах. Тийшээ явах. Мис засалч нар ч одоо тэгэл лицензтэй л аваад тийм тийм харин тийм. Тэгэхээр тэнтэй адилхан. Сэтгэл зүйч ч гэсэн нэг яг оюун бодол руу мис засал шиг зөсөж орж байгаа шүү дээ. Зүсгэн цаашаа нэвтэрч явах тийм. Тийм ээ. Би харин Монголд айгүй тийм шанс байгаа л гэж бодоолаа. Одоо монголчууд дэлхийгээр тархачлаа шүү дээ. Тэгэхэд яг нэг үндсэн тийм нэг тийм платформ үүсвэл бас өрхөн санагдаад байна. Харин тэгээд яг сэтгэл зүйн салбар бол гоё хөгжиж байгаа гэж боддог би бол. Тэ над дээр ирж байгаа сэтгэл зүйн үйлчлүүлэгч нар байна. Үйлчлүүлэгч нар энэ одоо хүмүүс бол ингээд сэтгэл зүйн үйлчлэгээ аваад сурж гин. Тэ одоо амьдралын нэг хэсэг болоод явж гин. Соёлын хувьд аюу гоё өөрчлөгдөж байгаа шүү. Тэгээ бас сэтгэл зүйн салбарыг ингээ хөгжүүлж явж байгаа бусад сэтгэл зүйч нар байна бас сайн мундаг байна гэж харж байгаа. Их баярлалтай тий. Тэгээд нийтээрээ л сэтгэл зүйн салбараар л хөгжиж байгаа юм чи нийтээрээ л мундаг байх хэрэгтэй. Facebook группүүдээр ингээ ороод үзэхэд бас ер нь бол асуудал бол байна лээ. Нилээн байлээ. Тэгээд боловсон хүчин л жоон гарч ирээл. Зөө. Тэр нөгөө тэнүүнийг мэдхөө. Тэнүүн ах байлуу дээ. Яг нөгөө харт тамхинд онцсон гэж гарч ирээ. Тэгээд тийм эрүүл өдөр гэдэг тийм групп нээсэн. Тэгээд ингээд яг нөгөө алкохолик анонymous шиг. Тэгээд хүмүүс гарч ирээл ингээд айгүй олон хүмүүс цугларцсан. Тэгээд тийм алкохолик анонymous шиг тийм групп бас яваад ийсэн шүү. Тийм үү тий. Тэгээд 7 хоног болгоод би одоо архичин тэгээл зүгээр л фильтргөө зүгээр шууд ярьж байгаа юм тий. Биер уулзсан тий. Биер уулзсан. Тэр айгуу тийм хийлээ. Би бол сонсоогүй юм байна. Гэтэ спорт групп ч бас чухал шүү тий. Спорт групп юу н сайн хийж байгаа хүмүүс бол байсан. Тэгээд өөрөө ингээд санаачлал хийж байгаа хүн бол айгуус мундаг шүү тий. Тэнүү ингээд хүн бол гэтээ бас сайн нөгөө юу Bay Area гэх юм билээ. Bay Area гэх юм билээ. Тийм үү? Яа. Нэг бахан лайв хийдэг хүмүүс үү? Лайв хийгээд Instagram дээр л би яг оолж харсан. Instagram дээр бахан бичлэг нь орж ирээд байдаг. Тий, эрүүл. Би одоо харт амьтдаг орж явж ийн өдргээл. Тэрийг ингээ ямар ч ярьдаг аягаа. Тийм. Одоо танаа гигэмор би жоо хувийн асуултыг асууж байгаа гэж одоо тийм ирээдүйн төлөвлөгөө гэвэл юу байгаа вэ? За зөндөл юм байна та багшнаас. Яг төлөвлөгөөнүүдээ би тэгэл ингээд олон зүйлсийг ингээд хийж болох юм байна хардаг. Тэн дундаасаа ингээд яг зөвийн ч хүү миний бас дотоод хүний хүсэл зорилгот нийцсэн бас хийж явахыг хүсдэг. Тэгээд одоогийн байдлаар бол юу яа гэж бодоол явж байгаа. Бас хийгээл явж байгаа л та. Айгуу тийм судалгааны нийтлэлүүд гаргахыг хүсээд явж байна. Тэгээд судлаач research assistant гэж ярьдаг те. Судлаач туслах гэх үү бас авсан. Саяхан. Тэгээд хоёр одоо нийлээд ингээд юм одоо саяхан бол одоо сэтгэл готрол ба хооллолт гэсэн сэдвээр судалгаа хийж байгаа. Тэгээд ингээд одоо шинжлэх ухааны
пейперүүд те судалгааны ажлуудыг уншиж जैन. Тэгээд ер нь хамгийн одоо сүүлийн үеийн судалгааны ололт дүгнэлтүүдийг нийлүүлээд базаад нэг юм нийтлэл гаргаж байгаа байхгүй. Тэгээ яг нийтлэл нь ч яг нэг амар чухал биш. Зүгээр надад бол үлдэх бах. Угаасаа Монголд бас яг нийтлэл уншдаг хүн цөөхөн л ах гэж бодож байна л да. Хамгийн гол нь хийх гээд байгаа зүйл нь тэр нийтлэл дээр тулгуурлаад YouTube-ийн бичлэг хий гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө Huberman гэдэг нь шүү дээ. Huberman-ы подкаст байдаг. Тэр чинь сэтгэл зүйн ололт, ойлголт одоо сүүлийн үеийн дүгнэлтүүдийг ингээд хүмүүст хүргэх байдлаар тийм хийл гэж бодож байна л да. Одоо нөгөө сэтгэл зүйн ойлголт, шинжлэх ухааны тэр ойлголтыг нэг хүртээмжтэй болгохыг хүсэж байгаа. Хинч тэр YouTube бичлэгийг үзээ. За хоолтондоо ингэж анхаарах юм бол сэтгэл гутралаасаа гарах ч юм уу, сэтгэл гутралаас сэргийлэх боломжтой байна гэж ойлгочих боломжтой. Тий. Яг боловсролтой эхэлж байгаа юм байна. Тий. Урт хугацааны тийм think tank маягийн research юм үсхийг хүсэж байна л да. Тий. Гойсон. За баярлаа. За. Ярилцсан гоё байлаа шүү. За. Өрсөнд баярлаа.